Оросын эрх хөрөгчдийн мэдээлснээр өчигдөр шөнө Украинаас Москва болон Крим, Хар тэнгис, Азовын тэнгис орчмын 14 бүс нутгийг чиглэсэн хамгийн том дорооны товтлогоо хийжээ. Оросын батлан хамгаалах яамнаас нийт 556 дорооныг агаарт устгасан гэж мэдээллээ. Довтлогооны улмаас Москвад хэд хэдэн орон сууц эвдэрч 5 хүн амь насаа алдсны нэг нь энэтхэгийн иргэн байсныг элчин сайдын яамнаас нь баталсан байна. Москвагийн хамгийн том нисэх онгоцны буудал Шемитовод дорон унсан ч нисэх буудлын үйл ажиллагаанд ноцтой охирол учраагүй байна. Харин Оросын талаас Украины Харьков, Херсон зэрэг бүсэд агаарын цохилтоо үргэлжлүүлж энгийн иргэд өртсөн талаар Киев мэдээлж байна. Тиймээс Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ довтлогоог Оросын дасралтгүй цохилтуудад өгч байгаа шударга хариу хэмээн тодорхойлж, Оросын хүчийг сулруулах зорилгоор Москва орчмын газрын тос боловсруулах үйлдвэр нефтийн станцуудыг онилсон гэж мэдэгдсэн байна. Хэрв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл Тэнгэр Капитал үнцаасны компанитай 7711 TIC 272 дугаарын утсаар холбогдоорой.